Та энэ хэсгийн нууцыг олж чадах уу? Эсвэл эндээс? Юу ч ялгуу. Аргагүй нууц юм чинь. Чөтгөрийн ангууч анийн дотор бидний анзаараагүй маш олон жижиг деталууд байдаг. Жишээлбэл мөнхийн галт тэрэг аркийн үеэр Танжиро зэлмэг тэнгэр гихт айрал ашиглах бөгөөд удаашруулаад сайтрах харах юм бол шөнийн тэнгэр цэнхэр болсон байгаа нь харагдана. Мэдээж иймэрхүү зүйлийг анзаарахад хэцүү л дээ. Гэхдээ одоо хэдүүлээ бүгднийг нь олох болно. Цэцгийн хажирыг харахад өмөлсөн хувцас нэг л танил харагдаж байсан уу? Мэдээж хэрэг. Түүний гадуур өмөлсөн хаваарыг нь шинэ бүү. Харин хавчарыг нь канава зүүсэн байдаг шүү дээ. Игчээгээ дурсаж байгаа нь хөөхөнч гэсэн жоохон гонигтай юм. Гэхдээ энэ бүрч илүү гонигтай. Цаахид гиюгийн хаварын хоёр өөр хээтэй бидгийг анзаарсан л үсттэй. Мань хүн загвар дуртай даа биш. Харин өөрийг нь хамгааж нас орсон найз эгч хоёрын хувцсны хэсгийг нийлүүлээд өмдчихсөн хэрэг. Тэр алган Сабитогийн харин нөгөө тал нь гиюгийн игч Цутакогийн байх нэ. Тэгвэл одоо энэ хэсгээс ямар нэг сонирхолтой юм анзаарч байна уу? За яг өдөхөд энэ охиноос. Незакогийн хүн хувилбартай адилхан байгаа үз. Яг нэг их чухал биш ч гэсэн анзаарч байгаагүй зүйл байна. Тэгвэл аним биш эхлэлийн доноо сонирхолтой зүйлсийг ажиглаж байв. Хэрэв энэ клипийг яг 1 минут 13 секунд дээр зогсоол ийм дөр зураг ажиглагдана. Бүх хашира байгаач гэсэн гиюгийн зарил ганц харагдаж байгаа үз. Тэгвэл бусад хашира нар гарч ирэхэд яг тэр дараалалаа зарим гарч ирэн хашира нарын хурлын дараа бүгднгийнхэн зарай харагддаг байх нэ. Бүгд Танжиро Гюторо жалгаддаг хэсэг санаж байгаа үстэй. Мань Гюторо Танжирог янз бүрээр нь дууддаг. Тэгвэл Гюторогийн бэксториг үзвэл хүмүүс өөрийг нь яг адилханаар дуудаж байсныг нь олж мэднэ. Сонирхолтой байна уу? Тэгвэл энэ юу ч биш. Аним дээр гардаг маш олон нууцудаас олоход хамгийн амархан хэдний эднэр. Аним дээрх бүх нууцуудыг нийт 5 хэсэгт хуваалсан байгаа бөгөөд цааш явах тусам улам сонирхолтой олоход хэцүү болох болно. Мөнхийн галт тэрэгний энэ хэсгийг санаж байна уу? Танжирогийн бие доторх энэ нөхдүүд яг үнэндээ өөд болсон гэр бүлийнх нь гişүүд юм гинэ. Тоолоод үзвэл 6 байгаа биз. Аав, ээж, тэгээд 4 дүү. Харин энэ деталь жаахан сонио. Мусан Даки хоёр алдсан хөлөө нөхөн сэргээх үед өмдөнд хамт ургадыг анзаарсан уу? Харин Незако тэгдэггүй. Яг хүмүүс өөрсдийнхөө эсрэг хийсэн болохоор говцаа нөхөн сэргээж чаддаг байх гэдэг чи зүгээр л өмдөгийн баахан чөтгөр дэлгэцээр гаргахыг хүсээгүүдэд тэгсэн ч биш мэд. Даки Мусаны дурсамжаас Ёричиг харахад айсандаа цавцагаан нүдтэй болгож хардаг. Тэгвэл дараагийн хэдэн секундэд Танжирог нүдчвэс цагаан болсон харагдана. Хөрхи Танжирож амар харагдсан бол л дээ. Тэгвэл та хэд 2 дугаар үйлрэлд манай хийдин очдог 3 газрын эздийг санаж байна уу? Энэ 3 яг үнэндээ айлш таны имэр харагддаг байна. Энэ бүлгийн эхлийн дуг харах юм бол гуруула гардаг байх. За энэ хүрээд 2 дугаар шат дуусч байна. Хэрвээ эднийг анзаарч байгааг бол 3 дугаар шат бүрчлэх хэцүү байх нь дээ. Хэрвээ эцсийн шалгаруулалтын үеэр Танжирогийн илдийг харах юм бол цэнхэрхтэй байх бөгөөд ууг нь бол хар болох ёстой шүү дээ. Тэгвэл нийжрийн илднүүд өнгөө ганцхан өөрчилдөг бөгөөд Танжиро илдээ Уракодакигаас авсан учраас аль хэдийн цэнхэр болсон байжээ. Жижигхэн деталь байгаа биз. Тэгвэл одоо бүрч илүү жижиг. Танжиро Дакитэй толдож байхдаа тэмдрүүлнүүдийг нь сэлмээр нэвцүүлдэг хэсэг санаж байна уу? Уг нь Танжирогийн сэлэм Дакигийн эсрэг зүг харсан байгаа болохоор тэмдрүүлүүд нь сэтрэх ёстой байсан ч тэгээгүй. Яг зүгээр анимашны хаалтаа байх л да. Гэхдээ сонирхолтой байгаа үстэй. Үгүй юу? Танжиро гиснээс Танжирогийн сөрөг хэдэн өөрчлөгдсөнийг ингээд та хэд юм анзаарсан уу? Тэр үгүй бол яг 4-р ангийн 18 минут 16 секундэд бид сөрөгийг нь хамгийн сүүлчийн удаа харснаар 4-р ангийн 11-р секундэд тэсгөр сөрөгтэй болсон байгаа нь харагдана. Мөн бид аним дээр чулууны хаширыг тийм чулуун харах боломж гардаггүй. Гэхдээ энэ хувцсан дээрх бичгийг нь анзаарч л байсан биз дээ. Уншаад үзвэл Намо Амида бууцуу гэдэг буудтын тарин байдаг байх нэ. Нөгөө мань хэдийн бэлтгэлийн үеэр амандаа үгэлээд байдаг. Хэрвээ Танжиро ангууч болохоос өмнөх үеийнх нь гарыг харуул тун цэвэрхэн харагдана. Гэсэн ч ангууч болохоор бэлтгэл хийж өгсөн цагаас хойш Танжирогийн гар өргөд соргоор дүүрэн харагдах болсон байна. Анимашн баг иймэрхүү деталуудыг хэдий жижиг гинж гэсэн бодолцож үздэг сайн хэрэг. Тэгэхээр хамгийн хэцүү буюу бараг л анзаарагдахааргүй нууцуд руу орохын өмнө 4-р шатыг харцгаая. Дарагтын тусган характер бид Гениагийн баг насны талаар баггүй мэддэг болсон. Гэхдээ та энэ хэсгээс сонирхолтой зүйл анзаарч байсан уу? Зогсоогоод харсан ч болно. Угаасаа юм олж харахгүй. Гэхдээ хэрвээ энэ охиныг сайн харах юм бол гиюгийн эгчтэй яг адилхан байгаа. Хувцас, үс, боолт гэдэг. Угийн энэ өнгөрсөн үе болохоор гиюгийн эгч бараг л амьд байсан. Тэгэхээр мөн байх магадлал үнэхээр их байх нэ. Энэ галзууч гэсэн хамгийн ихний анги дээр хүртэл бидний анзаараагүй нэг зүйл бий. Танжиро төрч зарахаар явахын өмнө дүүн сүх барьсан харагдана. Харин дараагаар нь Танжиро авахангүй болсон Незуког үүрсэн байгааг харуул яг адилхан сүх авсан байгааг нь харагдана. Яг нэг их галзуу нууц биш ч гэсэн үгсэн дүүгийнхээ гараас сүх мулталж явахыг нь хараагүй тэл баярлаж явъя. Та хэд Гёког вар ашиглан дайрдгийг санаж байгаа бах. Тэгвэл дайралт болгоно өөр загварын вартай байдгийг анзаарсан уу? Энэ варыг зүгээр дайрахад, энэ варыг наймаалж гаргахад, харин энэ варыг нисдэг загас гаргахад ашигладаг байх нэ.
Дээрээс нь энэ бүлгийн ихэнд Муичиро сэлмээ хугалсан байдаг. Тэгвэл эхлэлийн дуг нь 25 секундээр зогсоол яаж хугарсан харагддаг байх нэ. Бүүм. Ингээл шин сэлэм хайж эхэлнэ. Та хэд зохиокакуудаа ингэж мэдэн дээ. Дээд сар 4 хувилбарууд нэгдэхээр би болдог хувилбар. Тэгвэл энэ нөхрийн хувцсан жус хувилбаруудын нийлбэрийг анзаарч байв уу? Ханцун зинхэр нүдтийнх, толгойнийхэн цаацаг нь шар нүдтийн бүснийх, харин дээр бүснийхэн даавуу улаан нүдтийн хувцсных байх нэ. Ингэснээс та хэд Незуко Танжиро хоёр чөлөө цагаар юу хийдэг юм болоо гэж бодож байв уу? Тэгвэл Муичиро тэдний сэрэхээр очдог үеийг сайн харуул. Тэр болтод нь модон тоглоом ба цаасан оригами байгааг харж байна. Тэгэхээр унтахаас өмнө хамт гар урлал хийж байсан гэсэн үг. Эцэст нь хамгийн нууцлаг, хамгийн сонирхолтой, хамгийн зүгээр л хадгуур шатруур шууд орё. Хэрэг би Танжиро ухаангүй болсон Незуког үүрээд явдаг хэсгийг харах юм бол засан дээрх мөрөн нэлийн хачин байгааг харж болно. Зүгээр анимашн айлтай юм болов уу? Мэдээж үгүй. Танжиро Незуког үүрээд асруудан алхдаг. Тэгээд эцэстээ тэнхлэггүй болоод Незукогийн хөлгаараа цаас шүргээд эхэлсэн гэсэн үг. Тэгээд энэ хачин мөрийг гаргасан байх нь. Хэрэг Танжиро Гётаро хоёрын дулааныг эргэн гаруулаа Тэнгийн Танжирог аварч аргашаагаар шийдэх гэсэн гарна. Хэрэг энэс их нэлээд удаажруулаад гарвал Тэнгийн Танжирог хоёрхан хуруугаар авч идсэн харагдана. Бас л нэг их чухал деталь биш гэсэн сонирхолтой л байгаа үстэй. Гэхдээ энэ бүрчлүү сонирхолтой. Хэрэг бид 2 дугаар ангийг яг 15 минут 48 секундэд зогсоовол Урокотаки багшийн байшин дээр баахан чулуу байгаа нь харагдана. Энэ ямар учиртай юм бэ гэвэл дээр Японы ууланд амьдардаг гэргэд дээврийн хөвчтэй сэлхнээс хамгаалж чулуугаар даруулдаг байжээ. Тэгээд л энэ жижигхэн деталийг хүртэл нэмсэн хэрэг. Хэрэг бид мөнхийн гатал хэргийн Аказагийн тулааныг үзвэл түүний өвглийн луужин гихт арилтыг харж болно. Гэхдээ нэг сони юм нь чадвар нь луужин биш цаасан ширхэг шиг байгаа биз. Тэгвэл Аказа хүн байх үеийнхээ ой санамжийг алдсан ч гэсэн өөрийн мэдлэг өвөд болсон эхнэрийнхээ хавчаарын хэлбэрээр чадвараа бий болгосон хэрэг. Ах хүсвэл тэр түүхийг нь энэ бичлэгээс мэдэж болно шүү. За бичлэг ингээд дуслаа. Бай.